Сайн байцгаана уу? Би та бүхэнд өнөөдөр 2 дугаар сард шинэ жил эхэлдэг тухай. Тэр нь ариун эких алтан бэргнийх мөн алтан бэрих байхын учир шалтгааныг тайлбарлахыг хүсэж байна. 1170 онд Исүкабаатар Өөлөн их 2 алтан бэргэний шинэ онтоодлыг эхлүүлж ахуй төрийн шинэ түүхийг давтаж алтан бэргэн ба алтан бэрийн хосолсон хос шинэ онтоодлыг эхлүүлсэн нь би та бүхэнд олонтаа сануулж байгаа арсланчуудын барласчуудын арса барсан удмын шинэ онтоодол эхлүүлсэн байдаг. Тэгэхээр энэ бол Монголын цагаан сар хэмээн нэрлсэн нь тэнгэрт байгаа цагаан сараас гадна газарт байгаа цасан мөсөн хучлах хамаарнаа. Тэгэхээр энэ бол ил харагдах хоёр үзүүлэлт нь цасан мөсөн хучлах газарт байна. А мөн тэнгэрт битүү гэрэлтэй 15-ны сар байна. Энэ бол дорныхны мөрөөдөд байгаа тэр алтан ордынхны шинийн 2-ны сарыг яриад байгаа. Тэр нь 13-нд битүүнээ хийчээд 14-нд шинийн 1 нь эхлээд 15-нда шинийн 2 нь болдог. Тэгэхээр та нарын шинийн 1-нд орж нэгдэж чадахгүй байгаа шалтгаан нь угаасаа та нар их бэргний алтан эрэнд нэгдээгүй баталдаг. Энэ нь яаж батагдаж байна вэ гэхээр л шууд 1232 оноос Исүкабаатар үгүй болоход 1228 оноос Тэмүжин үгүй болоход мөн түнчлэн 1241 оноос 40 оноос Өгөөдөө хааны хаанчлал дуусч Дөргөн хатны хаанчлал эхлэхэд өнөөдрийн энэ нийгмийн хар маасан эсэргүүцэл туйлын их байсныг эдүгээ та нар харж байгаа. Энэ бол 4-ийн Дөргөн хатныг эсэргүүцэж байгаа. Тэр асар их аимшигтай гүтгэлэг доромжлол өнөө хүртэл үргэлжилж байгаа явдал. Тэгэхээр би та нар цагаан сарыг кийдэг цаг хугацааны тухай тайлбарлаж сануулах хэрэгтэй байна. Хүн төрөлхтний түүхэнд Олимпийн наадам бол дайны үед зогсдог. Тийм ээ? Хүн төрөлхтний түүхэнд яг тэрэн шиг цагаан сар бол дайны үед зогсдог. Өөрөөр хэлбэл 1170 оноос цагаан сар зогсож дахин тэмдэглэх боломжгүй болсон нь Бүрт Тэмүжин 2-ын гэрлэлтээр дуусгар болж мөн оны төгсгөлд аль хэдийнэ Исүкабаатар үгүй болсноор үйл явдал дайны байдал шилжиж 1206 онд Тэмүжингийн монголчууд Тэмүжин Чингис хааны монголчууд шинээр цагаан сар хийх болсон. Тэгэхээр энэ дайны он жилүүдэд цагаан сар болоогүй гэсэн үг. Үүнийг та нар маш сайн ялгаж ойлгох хэрэгтэй. Тэгвэл та нарын хийж байгаа цагаан сар бол би та нарт олонтаа сануулсан 1260-аас 1264 оны Тулуун дайны үед төгсгөлд нь 1264 онд хувьдаа нэхлүүлсэн цагаан сар юм шүү. Тэгэхээр та нар яг ямар цагаан сарыг хэдэд хийх ёстой вэ гэвэл соёмбийн бодит дүрслэлээр цагаан сарыг туулаа сардгийн. Тэр нь хаврын наран тэнцлэр тэнгэрийн үдийг нээхэд бэлтгэж хийж байгаа бэлтгэл Троен дайны ялалтыг баталгаажуулах цагаан сар. Тэгэхээр та нар цагаан сар хийн гэдгийг хизээч ямар ч юмныг зан үйл хийгээд би Монгол болчин цагаан сар хийчин гэж бодоод байгаа чинь буруу. Троен дайнд ялж байж цагаан сарыг хийн. Та нар бол Троен дайнд ялагдсан монголчуудын цагаан сар хийж байгаа. Тийм учраас энэ жил дэлхийд дахинд монголчуудын ялалтын Троен дайны ялалтын цагаан сарыг хийн. Тэгтээ энийг Юли Цезар алгадсан Юан гүрэн мөгсөн өдрөөр дэлхийд дахинд зарлаж эхлүүлнэ. Цагаан сар бол тэнгэрийн нүдийг нээдэг.
Тэр зузаан цасан мөсөн бүрхүүл дороос ил газар гарах, ил булхаа үсэх эрсдлийг зогсоодог гэдгийг санах хэрэгтэй. Тэгэхээр та нарын хийж байгаа цагаан сар бол хувьдаа Хятадуудын ялалтын цагаан сар. Энэ бол монголчууд хийх ёсгүй. Би нэг зогсоо гэж 2008 оноос хойш шаардсан Монголын цагаан сарыг зүй ёсоор нь ялалтынхан цагаан сарыг, Троен дайны ялалтын цагаан сарыг хийхийг шаардсан та нар тасралтгүй эсэргүүцээр байгаа. Энэ ялгамжтай байдлаа таньж хар сараа хийцгээ, хар тангадууд болцгоо, тэр чин соёнбод багтахгүй та нарт соён богт хүртээлгүй болохыг л батлана. Баяр та.